Дэлхийн муудаа сангаас нийгмийн сайн сайхны төлөө хүүхдүүд рүү чиглэсэн олон сайхан үйлсийг аяны зохион байгуулалтын нэг нь зорилготой хуримтлал бэлгэлээ аяа юм. Энэ аян Дархуул аймгийн Орхон сум болон Сэлэнг аймгийн Ерөө сумдад үргэлжиллээ. Хуримтлал бэлгэлийн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль 1-р ангийн сурагчдад 12 жилийн хугацаатай хадгаламжийн дэвтэр нээж өгч ирээдүйд боловсролоо зарцуулахыг барьж байна. Эхний ээлжинд 10,000 төгрөгтэй хадгаламжийн дэвтрийг нээж өгч байгаа бөгөөд хүүхдүүд сар бүр хадгаламжиндаа тодорхой хэмжээгээр мөнгө хийснээр 12 жилийн дараа сургалтын төлбөрөөр хийх мөнгөтэй болох давуу талаараа зорилготой хуримтлалын ач тус гарах учиртай гэлээ. За энэхүү аянд Дархан дулааны цахилгаан станц болоод Төрийн банк хамтран оролцож байгаа юм байна. Дархуул аймгийн Орхон сумын 100 гаруй хүүхдэд жилийн 15.6% хүүхдэд хадгаламжийн дэвтэрнээ өнөөдөр гардуулах гэсэн юм а. Дэлхийн муудаа сан манай Дарханы дулааны цахилгаан станц төрийн өмчлөлт компани бол 2 жилдээ энэ одоо сайн үйлсийн аянд нэгдэн хамтран ажиллаж байгаа. За энэ хамтдаа бэлгэлээ гэсэн одоо энэ аянд манай компани бол 2014 онд хамтран оролцож байсан ивент тгчээр одоо манай хамт олон болохоор энэ 2015 онд бас энэ хамтдаа бэлгэлээ гэсэн аяны хүрээнд дэлхийн муудаа сантай хамтраад манай хамт олноос одоо энэ Орхон сумын 100 гаруй хүүхдэд 10,000 төгрөгийн одоо хадгаламжийн дэвтэр нээж за энэ одоо зорилготой одоо хуримтлал бий болох энэ одоо сайн үйлсийн аянд бол одоо нэгдэн ажиллаж байгаамаа. За манай Дарханы дулааны цахилгаан станцын хувьд бол 2015 онд олон одоо хийсэн бүтээсэн ажилтаа ийм одоо сайхан хамт олон 2015 онд манай компани 50 жилийнхаа ойг тэмдэглэж манай компани одоо үе үеийн хөдөлмөрч одоо хамт олныг төр засгаас өндрөөр үнэлж манай компани хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор одоо шагнаж урамшуулсан байгаа. Энэ 12 жилийн урт хугацаанд ирээдүйн сурагч багшуудынхаа дараагийн амьдралд орох суралцахад мөнгө хөрөнгийн зайлшгүй шаардлагыг хангаж одоо манай Төрийн банкыг сонгон ажиллаж байгаад бол би маш их баяртай байна. Манай Төрийн банк нь бол энэ хуримтлалыг бол эцэг эхчүүд нь сурчтан таниулах сар болгон энэ мөнгөн хуримтлал дээр одоо бидний тооцоолж байгаа сар болгон 10,000 төгрөг хийгээд явах юм бол 12 жилийн дараа бол жил болгон хүүгээс хүү бодогдоод 4 сая 400 мянга орчим төгрөгийн хуримтлал үүснэ. За энийг бол манай Төрийн банк маань бол энэ сайхан хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхэд хүү мөнгөний тооцоол бол найдвартай хадгалах үүргийг хүлээн оролцож байгаамаа. Энэгээр дамжуулаад хүүхэд маань санхүүгийн мэдлийг одоо олж авч байгаа. Сар сард одоо хэрхэн яаж хуримтлал бий болгох талаар одоо өөрийн гэсэн мэдэгдэхүүнтэй болж байгаа нь маш их ач холбогдолтой байна. Одоо энэ тал дээр бид нар бас сургуулийн зүгээс бас энэ хүүхдүүдэд зүгээр нэг зогсоочихгүй энэ арга хэмжээнд дээр нь үргэлж одоо өдөр тутам бас нэг ярьж хэлж хүүхдүүд маань нэг өдөр тутам дээж аваасаа авдаг мөнгөө банкн дээрээ авчаад тийм ээ хуримтлалтаа үүсгээд ингээд яваасаа гэдэг талаас бас хэлж ярьдаг зөвлөдөг ийм байна. Дээрэс нь эцэг эхчүүдтэй бас энэ талаараас мэдэгдэхүүнийг маш сайн олгоно гэж бодож байгаа. Дэлхийн муудаа сангийн зорилготой хуримтлал бэлгэлийн аян мөн Сэлэнг аймгийн Ерөө сумд үргэлжиллээ. За Ерөө сумын сургуулийн 70 гаруй хүүхдэд хадгаламжийн дэвтрийг нь гардуулах гэсэн юм. Ингэснээр хүүхдүүд мөнгөний үн цэнийг ойлгон өөртөө хуримтлал үүсгэх итгэлтэй болж санхүүгийн тодорхой хэмжээний боловсролтой болно гэж сангийн зүгээс үзэж байна. Миний хувьд бол би өөрөө бас 1-р ангийн хүүхэдтэй л дээ. Тэгээ хүүхэд маань бас ингээ сар болгон 20,000 авдаг. Энэ бас нэг холбогдож болдго юм байна. Хүүхдийг багаас нь угаасаа 1-р ангиас нь хуримтлалтай болгоно гэдэг чинь эргээд нөгөө хүүхдийнхаа боловсролд бид нэр томоохон хөрөнгө оруулалт хийчихэж байгаа. Тухайн үед 12 төгсгöd мөнгөтэй ч юм байна, мөнгөгүй ч юм байна тийм ээ. Тэгэхээр чинь сургалтын төлбөрөө гэхэд хийгээд авчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдэд ч их энэ ач холбогдолтой хүүхдэд ч гэсэн энэ санхүүгийн боловсрол талаасаас айгүй их өгөөчтэй гэж би бодож байна. Манай хүүхэд 1-р ангид сурдаг. Тэгээд энд хамрагдаад тэг хамгийн гол нь энэ санд мөнгө хуримтлах нь чухал гэдгийг хүүхдтэй одоо жишээлбэл хамаатан садан төрсөн өдрөөр эдгээр чинь баяждаг шүү дээ. Тэгэхдээ миний охин маань талын ямар ч гэсэн энэ хадгаламжтай хийдэг. Одоо анхнаасаа тийм боловсралтай болж гин гэдэгт маш их баярлж байна хараа. Хизээч өмнөд би ингэж хүүхдтэй хадгаламжинд холбуулсан мөртлөө хизээж энэ аргыг зааж өгөөгүй байхгүй юу. Тэг өнөөдөр одоо энийг яг өөрөөс нь сонсоод тэгээд бас охинтой тийм хадгаламжтай болж их баярлж байна. Хуримтлал гэдэг бол заавал ихээс эхлэх албагүй шүү дээ. Одоо энэ 10,000 төгрөг хүн магадгүй зарим нэг хүмүүст бяцхан жаахан мөнгө байж болно тийм ээ. Магадгүй 20 жилийн дараа миний охин 12 дугаар анги төгсөхдөө 11 жилийн дараа тэр хуримтлал чи өссөөр байгаад бас дээр нь миний хүү хуримтлалаа нэмэлсээр байгаад
тэгээд хэдийн хэмжээний болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Хүүхдүүд өнөөдөр ээж аваасаа авдаг бас нэг цайны мөнгө гэдэг унааны мөнгө гэдэг авдаг мөнгөө өнөөдөр дэмий чихэр жимсэнд өрөөд жижигхэн мөнгийг жижигхэн гэж бодоод юу ч болохгүй байсанд орвол эднэрт ингээд ирээдүйд нь итгэх итгэлийн суурийг тавьж өгөх зорилготой эргээд ирээдүйдээ чадамжтай санхүүгийн чадвартай бас ажиллаа төлөвлөдөг санхүүгээ төсөвлөдөг ийм иргэн болохыг л зорьсон манай сангийн зорилго нь энэ юм байна. Ерөнхийдөө энэ урт хугацаатай боловч бодит үр дүнд хүрэх төсөл юм болохоор энд бол жил болгон сангийн зүгээс одоо юу тавина. Жил болгон энэ сан эндээс хандивлагчдын мөнгө одоо сангийн зүгээс одоо хүүхдүүдийн хоримтлалд одоо тодорхой хэмжээгээр мөнгүүдийг хийгээд явна. Гэхдээ эргээд хүүхдүүд маань өөрсдийнхөө бас эзэн хичээл заяа хичээнэ гэдэг шиг өөрсдөө бас тодорхой хадгаламжийг энд хоримтлуулаад яваад ах ийм уриалга бөгөөд ийм уралдаан зарлж байгаа маа. Тэгэхээр би бол бодит үр дүнтэй болох байх гэж би итгэж байгаа. Ийхүү хүүхдүүд хоримтлалын ач тусыг Дэлхийн музаас болоод Дархан дулааны цэглэгээ станц Төрийн банкны дэмжлэгтэйгээр хүртэж байна. 12 жилийн хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хоримтлалын мөнгийг зарцуулах боломжгүй бөгөөд хүүхдүүд орлого нэмэх тусам хүүн өссөөр ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх эхлэл нь тавигдаж байгаа юм байна. Дэлхийн музаас сангийн зорилготой хоримтлал аян цаашид хонгор суманд үргэлжилнэ.